За энэ зогсоод болоод энэ Зунжингаан гэдэг юм хайрах шороо. Харин ч одоо гайгүй хайрах тавьсан байна. Өмнө бол зүгээр юм шороон дээр л юм хүмүүс. Тэгээ Зунжингаал зогсох шинжийн харагдчихна. Яг л одоо энийг яг засахгүй байх гэхээр зэрэг тэндээс нөгөө ус зайлуулах замын ус зайлуулах хоолой хийгдэж байгаа толботоогоор энэ явган замыг нь засаж амжлахгүйгээр нэмэрсэн одоо шум хоолойн доогуур ингэж явуулсныхаа дараанаас явган замаа янзлах гэдэг юм шиг байна. Хилээгээд одоо тэнд ч одоо бүтэн энэ хавраас хойш баг өнгөрсөн жилээс хойш өнөдөө баг ингээд ухаад авцсан. Сул ингээд шороон дээр хүмүүс зогслоо шүү дээ. Ховц сонрын тэр наах юм байна. Энэ хоолойгтой бас амтандаа ажиллаа хийгээд ах шиг байна л да. Энэ хоолойнод бас гайгүй тавиад хүмүүс ажиллаад. За тийм байна та. Хойноос нь яг одоо ингээд хойноос нь шууд энэ явган замаа хийгээ явж байгаа байна. Зэрэгцээд одоо баг нэг буудлын зайтай хоцорч явж байгаа нөө явган зам нь одоо тийш явахаар харагдана. Одоо ингээд энэ төр ингээд энэ доогор нөө ус зайлуулах хоолойгоо хийцэн байгаа. Ингээд шороо явган замыг авчаад шороон замтай болсон байгаа. Шороо болсон байгаа одоо. Ил шороотой. Энэ ил шороон дээр үсэх хүмүүс одоо ямар ч саржингаа батны алхаж байгаа байхгүй. Алхахаар болж байгаа. Тэндээс барьж байгаа нэг хэдэн хүмүүс болоод нэлээд удаан хитгэн хүн ямар ч одоо ингээд ийм төв зам дагуу замуудыг ийм чулуун замтай болж байгаа юм шиг байна. Энэ чулуун автангуудаар хийж байгаа юм шиг байна. Юмудаа авчрал ямар ч тавьчихсан байна гэдэг. Илүү хурдламаар санагдаад байна. Ер нь ингээд гадны улс орнуудад Япон, Солонгосын хятад гэдэг энэ улсууд чинь бүр нэг өдрийн дотор янзлж шít. Тэднээс тийм айхтар технологи энэ төргээд ашиглаж байгаа юм байхгүй заяа. Үний хүчээр хийчихэж байгаа байхгүй. Тэгээ тууштай сайхан хийчих. Манайх нь болохоор 2-3 хүн юм хийсэн болоод хийгээд байгаа юм үгүй юм мэдэхгүй нэг. Ийм тэр 2-3 хүний удаашралтай ажиллаас болоод өчнөө олон хүмүүс ингээд шороон дээр алхаа яаж байгаа. Тэндээс одоо ингээд алхаад хүмүүс байна. Тэгээ энэ зуныг болоод угаасаа шороо дунд өнгөрүүлэх юм шиг байна. Наадмаас өмнө одоо энэ зам метр болоод явдаж дуусах юм уу яа. Ичихгүй л байна. Бас би яг энэгээр ингээд яваад үгтээд явж байгаа болоо гэж бодож байна. За энэ бусад улсуудад бол арай метро зогсоод шууд ажил эхлээд өглөөний метро 6 цагаас ч юм уу 5 цагаас ч юм уу нээх үе